Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд чадны хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээрээ Юан Лай, Син Ли, Юн, Ян Зун, Чу Фэй гэх мэт үг хэлхийг үзсэн. Эдгээр үгээ тавьчихсан тавтыг. Эхний үг бол Юан Лай. Уг нь харин гэсэн утгатай үг байсан. Жишээ нь Юан Лай да决定. Өмнөх шийдвэр Юан Лай да 样子. Өмнөх байдал原来的计划. Өмнөх төлөвлөгөө. Үйлдвэрээ харвал 原来他只是一个普通的职员，现在已经是公司的经理了. Тэр уг нь энгийн нэг ажилчин байсан. Одоо бол аль хэдийн компани захирал болсон. Дараагийн үгээ саная. 经理 цээж аюулхай мөн дотор сэтгэлтэй гэсэн утгатай байсан. Жишээ нь 心里不舒服 цээжээр зөвөрлөх. 记在心里 дотроо санах. 心里有话就出来. Дотор ч нэг хэлэхгүй байвал гарга. Ингээд дараагийн үгээ тавьтыг. Юн толгой эргэх, ирээлжлэх гэсэн утгатай үг байсан. Жишээ нь туу юн янхва толгой эргэж нүд ирээлжлэх. Юн тоо жуаншан толгой эргэн чигээ алдах. Жишээ нь 他喝酒喝晕了都不知道东西南北了. Тэр арх уугаад толгой нэргэн зүг чигээ алд мэдгээ байчихсан. Өнгөрсөн хичээлийн ойролцоо үгийн жишээг давтъя. Энэ бол Янжун, Янжин ноцтой хүнд гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 情况严重, 情况严峻. Байдал ноцтой 形势严重, 形势严峻. Цагийн байдал хүнд. Жишээ үйлдвэрээ харъя. 目前两国边间的形势非常严峻. 战争一触即发. Одоогийн байдлаар хоёр орны хилийн байдал маш хүнд байгаж хизээч тесэрч мэдхээр. Тэгвэл одоо ялгааг нь саная. Янжун нь чимэг үг авдаггүйгээрээ Янжунгаас ялгаатай ахна. Жишээ нь 今年中国北部一些地区的旱情很严重. Энэ жил Хятадын хойд хэсэг дэх ган ачиг их ноцтой байгаа. Ингээд өнгөрсөн хичээлийн сүүлийн үгийг харъя. Энэ бол 除非 үгүй бол гэсэн утгатай байсан. Жишээ нь 除非临时有事否则8点一定动身. Гэнт ямар нэгэн хэрэг гардаггүй юм бол би 8 цаг гэхэд заавал хөдлөнө. 今天是不会来的除非你去请他. Чи түүнийг очиж урдаггүй юм бол тэр ирэхгүй. Ойролцоогийн бас нэгэн жишээ бол 难怪怪不得гэсэн үг байсан. Энэ нь аргагүй гэсэн утгатай үг байсан. Холбоо үгээс нь харвал 怪不得昨天他没来上课原来他感冒了. Энэ хоёр үгийн ялгаа нь 难怪нь тусагтун авчиж болно, авахгүй ч байж болдог ба мөн өгүүлхэн гишүүн болохоос гадна байц гишүүн болдог байна. Тэгвэл 怪不得нь заавал тусагтун авдаг бөгөөд мөн нөхөр гишүүн болдог байна. Жишээ нь 这也难怪两个青年男女在一起学习在一起玩时间长了更容易产生感情. Энэ бол байхал зүйл залуухан эрэгтэй эмэгтэй хоёр хамт сурч хамт зугаасаар байвал цаг хугацаа өнгөрөх харилцаа үүсэх амархан. Үзэгчдээ бид сая өнгөрсөн хичээлийн агуулгаар тавьчихсан татлаа. Харин одоо шинэ хичээлээ үзье. Харин бидний үзэх харилцаа ярианд Ханчжоу хотын тухай юу ярилцгийг мэдэж авцгаая. Мөн энэ харилцаа ярианд Ханчжоу хотоос гадна Сузhou цэцэрлэгийн тухай мөн гарах болно. 你觉得我11黄金周去杭州玩怎么样？听说杭州的风景特别美，尤其是西湖的景色，美得像画一样。不错呀，杭州是个好地方，要是你去过一次，肯定会爱上那儿的。你以前去过，帮我设计一下路线吧。我觉得你可以这样，从这儿坐飞机去上海，在上海玩几天，然后坐高铁去杭州，在西湖边住几天，最后还可以去苏州转转。苏州美吗？当然美了，你忘了我们学过一句话，上有天堂，下有苏杭。对，是有这么一句，
这么说，苏州的风景跟杭州不相上下喽？是呀，你去看看就知道了。 Ингээд чинь үг хэллэгээ мэдэж авцгаа ихний үг бол фэнжин байгалийн үзэмж гэсэн утгатай байна. Холбоо үгийн жишээн дээрээс харуул Синшан фэнжин байгалийн үзэмжийг сонирхох. Мяосие фэнжин байгалийн үзэмжийг дүрслэн бичих. Гүньянд фэнжин цэцэрлэгийн үзэмж. Фэнжин хва байгалыг зурах гэх мэт жишээ үйлдвэрээс нь харуул 黄山的风景非常美丽. Хуан уулын байгалийн үзэмжийг үзэсгэлэнтэй. Дараагийн үг бол Яумэй. Яруу үзэсгэлэнтэй гэсэн утгатай байна. Жишээ нь Яумэй的动作. Яруу сайхан хөдөлгөөн. Яумэй的诗歌. Яруу сайхан дуу шүлэг. Яумэй的民间艺术. Яруу сайхан ардын урлаг. Үйлдвэрээс нь харуул. Та яумэй的姿态真是迷人. Түүний уян яруу зан айл хэн хүнийг уйрамаар. 这里的风景像一幅优美的图画. Энтхийн үзэмж яг яруу сайхан уран зураг шиг. Тэгвэл одоо харилцан ярианы өгүүлбэрээ биетэн орчуулаарай. Ханжогийн үзэмжийг үзэсгэлэнтэй тэр дундаа сихо нуур зурагшид их сайхан үзэсгэлэнтэй гэж сонссон. Энэ өгүүлбэрт гарсан явци гэсэн үгийг дэлгэрэнгүй мэдэж авъя. Тэгэхээр явци гэдэг нь тэр дундаа гэсэн утгатай байна. Өгүүлбэрээс дэлгэрэнгүй харъя. 我爱吃水果，尤其是苹果. Би жимс идэх дуртай. Тэр дундаа айлам. Ингээд дараагийн үгээс сурч авъя. Энэ бол зуан, эргэх, тойрох гэсэн утгатай байна. Жишээ нь зуаншин бие эргүүлэх, зуанюэн имлэг солих, зуанцуо буруу эргэх. 这个医院治不了，需要立刻转院. Энэ имлэг имжилж чадахгүй нэ, даруйхан имлэгээ солиё. Тэгвэл одоо та бүхэн харилцаа ярианы өгүүлбэрээ биетэн орчуулаарай. Орчуулснаа тулгая. Миний бодлоор чи эндээс Шанхай руу нисээд Шанхайд хэд хоног зугаалж агаад хурдны галт иргэнд сун Ханчжоу орж Сихо нуурын эргээр хэд хоноод сүүлд нь Сүүжүү рүү эргэжж болно. Үзэгчдээ бид шинэ хичээлийн үгээс сурлаа. Харин одоо нэгэн хам бүтцийн тухай мэдэж авъя. Энэ бол яоши көндинхүй гэсэн бүтц бөгөөд энэ нь хэрвээ тэгвэл тэгнэ гэсэн санааг илэрхийлдэг байна. Жишээ нь 你要是去青岛旅游，肯定会爱上哪里. Чи хэрвээ Чиндао явбал түүнд дуртай болох нь гарцаагүй. 他要是来了，肯定会表演一个节目. Хэрвээ тэр ирвэл нэг жижиг тоглолт таараа. Тэгэл одоо та бүхэн дараах өгүүлбэрийг биетэн орчуулаарай. Орчуулснаа тулгая. Ханчжоу сайхан газар хэрвээ чи нэг л удаа очиод үзчихвэл түүнд дуртай болох нь гарцаагүй. Дараагийн бүтцээ мэдэж авъя. Энэ бол A, Г, B, 不相上下гэсэн бүтэц бөгөөд ямар нэгэн зүйлсийг харьцуулахад ялгаагүй ижилхэн гэсэн утгыг илэрхийлдэг байна. Жишээ нь 马克的汉语水平跟丽丽不相上下. Маркийн хятад хэлний төвшин Лилигийнхээс ялгагдах юмгүй. 韩国队的实力跟日本队不相上下. Солонгос улсын багийн хүч нь Японыхоос ялгаагүй. Тэгвэл одоо та бүхэн харилцан ярианы дараах өгүүлбэрийг биетэн орчуулаарай. Орчуулалтаа харьцуулъя. Сүүжүүгийн үзэмж Ханчжоугийнхаас дутах зүйлгүй. Одоо бүгдээрээ харилцан яриагаа дахин нэг бүтнээр нь үзцгээе. 你觉得我11黄金周去杭州玩怎么样？听说杭州的风景特别美，尤其是西湖的景色，美得像画一样。不错呀，杭州是个好地方，要是你去过一次，肯定会爱上那儿的。
你以前去过，帮我设计一下路线吧。我觉得你可以这样：从这儿坐飞机去上海，在上海玩几天，然后坐高铁去杭州，在西湖边住几天，最后还可以去苏州转转。苏州美吗？当然美了，你忘了我们学过一句话：上有天堂，下有苏杭。对，是有这么一句。这么说，苏州的风景跟杭州不相上下喽？是呀，你去看看就知道了。 Та бүхэн харилцаагаа хэр орчуулсныг үг бүрчлэн тулган тааруулаарай. 你觉得我11黄金周去杭州玩怎么样？听说杭州的风景特别美，尤其是西湖的景色，美得像画一样。 Чиний бодлоор 10 сарын 1-ний алтан 7 хоногоор Ханчжоу руу явж зугаалвал ямар вэ? Ханчжоугийн үзэмжийг үзэсгэлэнтэй тэр дундаа Сихунуур зураг шиг их сайхан гэж сонссон. 不错呀，杭州是个好地方，要是你去过一次，肯定会爱上那儿的。 Дайжгүй шүү. Ханчжоу сайхан газар. Хэрвээ чи нэг л удаа очиод үзчихвэл түүнд дуртай болсон гарцаагүй. 你以前去过，帮我设计一下路线吧。 Чи өмнө нь явж байсан болохоор аяллаа төлөвлөгөө гаргахад надад туслаач. 我觉得你可以这样：从这儿坐飞机去上海，在上海玩几天，然后坐高铁去杭州，在西湖边住几天，最后还可以去苏州转转。 Миний бодлоор чи эндээс Шанхай руу нисээд Шанхайд хэд хоног зугаалж байгаад хурдны гарт иргэн цун Ханчжоу орж Сихунуурын эргээр хэд хоноод сүүлд нь Сузhou руу эргэжж болно. 苏州美吗？ Сузhou哟. 当然美了，你忘了我们学过一句话：上有天堂，下有苏杭。 Мэдээч үдэ бидний сурч байсан тэнгэрт Деважин газарт Ханчжоу болон Сузhou гэж үзэж байснаа мартчихгүй юу? 对，是有这么一句。这么说，苏州的风景跟杭州不相上下喽？ Тийм шүү. Тийм үг байдаг шүү дээ. Тэгвэл Сузhou-ийн үзэмж Ханчжоугоос дутх зүйлгүй юм уу? 是呀，你去看看就知道了。 Тийм ээ. Чи очиод мэдэх болно. Үнэхээр Сузhou нь байгалийн үзэмжийг зохицлон бүтээсэн сайхан газар бөгөөд эндээс мөн хятадын уран барилгын гайхамшигыг мэдэж болно. Одоо бүгдээрээ үзснээ баттган дасгал ажиллая. Та бүхэн дараах өгүүлбэр тохирох үгийг нь нөхөөрэй. 时间太紧，来不及观赏香山的。他画画的很好，是人物画。他放下书，走了出去。Nëкснөө тааруулан орчуулъя. 时间太紧，来不及观赏香山的风景。цаг давч байна. Сяншан уулын байгалийн үзмжийг үзэж амжихгүй нэ. 他画画的很好，尤其是人物画。Тэр их сайхан зураг зурдаг. Тэр дундаа хүрэг зураг. 他放下书，转身走了出去. Тэр номоо тавьчихад би иргэн гарч явв. Үзэгчдээ одоо бүгдээрээ унших дасгал ажиллая. Та бүхэн дараах богинохийг уншаад өгүүлбэрийн зөв бурууг олоорой. 很多外国人来中国以前都认为京剧在中国的流行程度应该跟流行歌曲不相上下。来中国以后才知道不是那样的。他们万万没想到，大名鼎鼎的京剧却没多少年轻人真正的看过。京剧的未来在哪里呢？这是一个值得思考的问题。很多外国人都认为京剧和流行歌曲一样流行。目前年轻人很喜欢看京剧。Одоо өгүүлбэрээ тааруулъя. 很多外国人都认为京剧和流行歌曲一样流行. Олон гадаад хүн Бээжин дээр орчин үеийн дуутай ижил дэлгэрч байгаа гэж боддог. Энэ нь зөв байна.
目前年轻人都很喜欢看京剧. Одоо залуус Бээжин дөр үзэх их дуртай. Гэсэн өгүүлбэр буруу байна. Ингээд богинохоо орчуулъя. 很多外国人来中国以前都认为京剧在中国的流行程度应该跟流行歌曲不相上下. Олон гадаад хүн Бээжин дөр орчин үеийн дуутай ажил дэлгэрч байгаа гэж боддог. 来中国以后才知道不是那样的. Хятадд ирсний дараа тийм биш болохыг нь мэддэг. 他们万万没想到大名鼎鼎的京剧却没多少年轻人真正看过. Алдарцуутай Бээжин дөрийг цөөн тооны залуус жинкнээсээ үздэг гэж тэд огт боддоггүй. 京剧的未来在哪里呢？这是一个值得思考的问题. Бээжин дөрийн ирээдүй хаашаа явж байна вэ? Энэ бол бодгол ёстой асуудал. Та бүхний зөв орчуулсан бахаа гэж найдаж байна. Харин одоо сонсох дасгал ажиллая. Дасгал ажиллахаас өмнө бичлэгт гарах зарим нэг шинэ үгийг мэдэж авъя. Эхний үг бол мань, нуух, дарах гэсэн утгатай байх нь. Жишээ нь мань суй шүү. Насаа нуух, мань了很久, удаа нуух, 故意瞒, зориуд нуух. Өгүүлбэрээ харуул. 这是再也不能瞒下去了. Энэ хэргийг цааш нь дахиж нуух аргагүй болсон. Дараагийн үг бол таотай, шигдэг, шигшигдэг, хоцрох гэсэн утгатай байх нь. Жишээ нь被淘汰, шигшигдэг, 淘汰得很快, амархан шигшигдэг. 你应该努力工作，要不然早晚要被公司淘汰. Шигчэнгүү сайн ажиллахгүй бол эртээрээ хизээ нэгэн цагт компаниас шигчигдэх болно. Ингээд бичлэгээ сонсоод дасгал ажиллая. Та бүхэн дараах бичлэгийг сонсоод асуултанд хариулаарай. 马克，原来你躲在这儿呢。你怎么来了？你也不参加学校的卡拉 OK 比赛，为什么偷偷在这儿练歌？哦，这个，嘿嘿，我就是喜欢唱歌呀。你也知道，我一天不唱歌就难受。别再瞒我了，其实大家早就知道你要参加中国好嗓子的事了。你们怎么知道的？大华告诉我们的，我们都会支持你的。在咱们学校，你唱歌是最棒的。要是你参加好嗓子，肯定会拿前5名的。哈哈，那是全国的比赛呢，万一我在海选的时候就被淘汰了，多丢人呐！所以，我不想让太多人知道，那样会有压力。别谦虚了，你怎么可能一开始就被淘汰？我觉得你的水平跟去年好嗓子的冠军不相上下。谢谢。都бүгдээр асуултаа орчуулъя. Лили 发现马克在做什么? Лили Марк юу хийж байгааг мэдсэн бэ? Лили 猜想马克参加中国好嗓子比赛的成绩怎么样? Лилигийн бодлоор Марк Хятадын дуу хоолой тэмцээнд ямар амжилттай оролцох вэ? Марк 不想告诉别人做报名参加中国好嗓子原因是什么? Марк яагаад Хятадын дуу хоолой тэмцээнд оролцохоор бүртгүүлснээ бусдаас нуусан бэ? Ингээд бичлэгээ дахин нэг сонсож асуултанд хариулъя. 马克，原来你躲在这儿呢。你怎么来了？你也不参加学校的卡拉 OK 比赛，为什么偷偷在这儿练歌？哦，这个，嘿嘿，我就是喜欢唱歌呀。你也知道，我一天不唱歌就难受。
别再瞒我了。其实大家早就知道你要参加中国好嗓子的事了。你们怎么知道的？大华告诉我们的。我们都会支持你的。在咱们学校，你唱歌是最棒的。要是你参加好嗓子，肯定会拿前5名的。哈哈，那是全国的比赛呢，万一我在海选的时候就被淘汰了，多丢人呐！所以，我不想让太多人知道，那样会有压力。别谦虚了，你怎么可能一开始就被淘汰？我觉得你的水平跟去年好嗓子的冠军不相上下。谢谢。 Одоо бүгдээрээ асуултанд хариулагдах өгүүлбэрээр орчуулъя. Лили发现马克在做什么? Лили Марк юу хийж байгааг мэдсэн бэ гэсэн асуултанд чи сургуулийн караокегийн тэмцээнд орохгүй байж энд яагаад нууцаар хичээлж байгаа юм бэ гэснээс харахад тэрээр дуугаар хичээлж байсан тухай байна. Дараагийн асуулт. Лили 猜想马克参加中国好嗓子比赛的成绩怎么样? Лилигийн бодлоор маркетинг дуу хоолой тэмцээнд ямар амжилттай оролцох вэ гэсэн асуултанд сургуулийн хамгийн мундаг дуулчин чи шүү дээ. Чи хэрвээ хятадын дуу хоолойд орвол эхний 5-д орох нь гарцаагүй гэсэн өгүүлбэр таарч байна. Сүүлийн асуулт болох马克不想告诉别人他报名参加中国好嗓子原因是什么? Марк яагаад хятадын дуу хоолой тэмцээнд оролцохоор бүртгүүлснээ бусдаас нуусан бэ гэсэн асуултанд тэр бол улсын хэмжээний тэмцээн. Би сонголтод шигшигдээд хоцорчлоо гэж бодоход олон хүн мэдсэн шүү дээ. Би олон хүн мэдээсэй гэж хүсэхгүй байна. Тэгэх нэг дарамттай гэсэн өгүүлбэр таахна. Ингээд бичлэгийн өгүүлбэрийг харж орчуулъя. 马克，原来你躲在这儿呢。 Марк чи энд байсан юм уу? 你怎么来了？ Чи яагаад ирчихвэ? 你也不参加学校的卡拉 OK 比赛，为什么偷偷在这儿练歌？ Чи сургуулийн караокегийн тэмцээнд орохгүй байж энд яагаад нууцаар хичээлж байгаа юм бэ? 哦，这个，嘿嘿，我就是喜欢唱歌呀。你也知道，我一天不唱歌就难受。 Би зүгээр л дуулах дуртай. Чи намайг дуулахгүйгээр ганц ч өдөр байж чаддгүйг мэднэ шүү дээ. 别再瞒我了。其实大家早就知道你要参加中国好嗓子的事了。 Битгий нуугаад бай да. Үнэндээ хүмүүс чамайг хятадын дуу хоолой тэмцээнд оролцох гэж байгааг мэднэ шүү дээ. 你们怎么知道的？ Яаж мэдсэн юм бол? 大华告诉我们的。我们都会支持你的。在咱们学校，你唱歌是最棒的。要是你参加好嗓子，肯定会拿前5名的。 Даахаа хэлсэн. Бид чамайг дэмжих болно. Манай сургуулийн хамгийн мундаг дуулчин чи шүү дээ. Чи хэрэг хятадын дуу хоолойд орвол эхний 5-д орох нь гарцаагүй. 哈哈，那是全国的比赛呢，万一我在海选的时候就被淘汰了，多丢人呐！所以，我不想让太多人知道，那样会有压力。 Тэр бол улсын хэмжээний тэмцээн. Би сонголтод шигшигдээд хоцорчлоо гэж бодоход олон хүн мэдчихнэ. Би олон хүн мэдээсэй гэж хүсэхгүй байна. Тэгэх нэг дарамттай. 别谦虚了，你怎么可能一开始就被淘汰？我觉得你的水平跟去年好嗓子的冠军不相上下。 Битгий даруй загналтай чи яадаа гэж эхлэнгүүтээ хасагдах юм. Миний бодлоор чиний төвшин өнгөрсөн жилийн хятадын дуу хоолой тэмцээний аврагтай энэ тэмцээн шүү. 谢谢。 Баярлалаа. Та бүхнийг зөв орчуулсан бахаа гэж найдаж байна.
Үзэгчтэй ингээд өнөөдрийн хичээл маань үүгээр өндөрлөж байна. Бид дараагийн хичээлээр Кайлан, Нэйшан, Цан, Жижи гэх мэт үг хэлхийг үзэх болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. Зайжин.